Тэгээ би нэг юм ухаарсан. Юу вэ гэхээр сингл залуус бол синглэр л байд юм байна. Илүү дутуу те янз бүрийн байхгүй. А сингл бүсгүйчүүд бол хизээ синглэрэ байдгүй. Цаана дор хаяж 7-8 залуу байж идэг. Тэгээ энэ өмөр яг тийм уус те. Найзраад чинь энэ гэдэг. Манай эмэгтэй хүмүүс яагаад тийм ухаан хутга байд юм бол би энэ те. Найз гэсэн те. Дээр саяхан би асуухгүй. Манай энд дэш те сүүлийн үед сексигийн эмэгтэй хэн байх гэсэн чи тавуулаа ирсэн охин байсан байхгүй. Дөрөв шууд нэг л үгүй. Нөгөөдгөөс нүрээ дарж инээж байна. Би саяхан нэг охинтой ингээд дэйт хийхгүй болцоо шүү дээ тийм. Тэгээ машинд нь хамж явж ирсэн. Тэгсэн чинь ингээд утас нь урд байгаа байхгүй. Миний нүдэнд харагдж байгаа 6-аас өөр тийм 6 залуу бичиж байгаа байхгүй мессежээр. Хай. Орой минь хаана байгаа? Юу хийж байгаа? Кино үзэх үү? Уулзах уу? Тэгээ би асууж та. Би чи болцож байгаа юм чи асууж та. Хин гэдэг чи нэг өрөвдлийн юмнууд байд юм ба. Над руу бичдэг болохоор би бичдэг ингэ. Би ингээд баярлах хэрэгтэй юу те? Эдгээр хүмүүстэй бичдэг надтай уулздаг гэж юм уу те. Тэгээ би бодохгүй бас хүн юм чинь те. Намайг байхгүй энэ бас яг тэгдэг байх гэ те. Намайг бичээд хаана байгаа гэдэг чинь нэг нүдний шилдэ өрөвдөө жижиг юм байд юм ба. Нэг комеди зүйлээ нэг юм хийдэг юм. Эйгүү байхгүй юу. Дараа нь би яхад нэг охинд хоол идэхгүй юм. Хоол идэж байгаа. Тэгсэн чинь яг энэ хоол идэж чинь ингээл дуудлага ирээл авсан чинь эмэгтэй хүний хоолоо сонсож байгаа. Хайраа хаана байгаа гэж чинь хайр нь хоол идэж чинь нэг хүнтэй. Нөгөө охин гэсэн чинь хинтээ гэсэн чинь таалтаа гинэ. Нөгөө охин таагаад 5 нэрлж байгаа байхгүй юу? Нэгж байгаа ондгүй. Сүүлдээ нөгөө охин намайг харж иржсэн. Нэг юу хайрын дараа хэлээ. За нэг юм байд юм аа. Миний мөнгөөр хоол идчихэж над руу миний нүд рүү харж байгаад нэг юм байд юм аа гэж байгаа байхгүй юу? Тэгээ би тэрний хувьд нэг юм шиг байна те бүр. Айгуу муухай. Тэгээ би ч нэг сингл байхаас жоохон залхаж хэлж байгаа байхгүй. Тэгээд бүр сүлд ингээд blind date гэмэд хөө согор болцоо. Тэрэнд явахгүй гэсэн тэр нь 100,000 төгрөгийн үнэтэй. Тийм VIP огт баг шилэгддэг бол огтод юм шиг байна. Очлоо. Тэгсэн чи 20 охинтой танилцах боломж гэдэг тэрэнд хууртал яваад очсон. За 100,000 төгрөг төлж байгаа юм чи гоё л огтод танилцах байлгүй гэдэг яг бодоод очсон үүдэнд очсон мэдэж байгаа байхгүй. 20 охин 100,000. Нэг охин 5,000 төгрөг төг байхгүй. Тэгээ уулцсан яг зарим охин 5,000 төгрөгөөр хөрсөн. Зарим нь бол уушлаар 3,000 ч хүрээгүй заяа. Тэгээ би тэр октоос нь ичгүй асуусан. Та нарыг яг ямар шугамар цуглуулсан юм бэ? Та нараас такс макс гэж авсан юм уу гэд. Тэгч биднээс авсан биднээс 50,000 төгрөг авсан гэж байгаа байхгүй. Би 2,500 төгрөгтэй байгаа. Яа нэрэ хүнтэй танилцсан гэж хэцүү байхгүй нэрэ. Гэтэ октоодоос асууя. Та нар сингл залуу эсвэл тэ гэр бүлтэй ирнэ сингл юм шиг залуу хоёрыг яаж ялах юм бэ? Мэдхгүй юу? За би октоодоо зааж өгье заяа. Та нар утас руу н ороод YouTube-ийн шалга. YouTube дээрээс тэ нэг юу гэж байгаа заяа. Одоо урд нь үдчихсэн юмнууд нэгэ байдаг шүү дээ, тэ. Тэрнүүд оронгод поророо моророо гэдэг хүүхэлдээнүүд байвал аюултай. Тэр чинь гэр бүлтэй хол бай. Ойлгож байна уу, тэ? Ойлгож байгаа тэ одоо? Тий. Манай ирчүүлээс одоо нэг бастахгүй талахгүй гэдэг. Гэхдээ үнэхээр гэр бүлгүй хэрнэ. Поро үзчихвэл бас хол бай. Цаа чин энэ баг явахгүй.